Ерөнхийлөгч нь халуухан гэдэг энэ улсыг тийм гэж бодвол тэр бол орхи, тэр бол занга. За хэдийгээр ерөнхийлөгч нь том мемтэй ч гэсэн энэ улсын ард иргэд нь бол хушиг мэт жижигхэн тарихтай. За зүрх сэтгэл нь зүсэн бело мэт жижигхэн. Ухаан санаа гэвэл ухаад авчихсан юм шиг байхгүй. Ухан шиг өөхөх бол энэ үхэнд. За бид аяллаа 19 дахь орон Хорват улс руу амжилттай нэвтрэн орж ирлээ. За Хорват улс руу Босни Херцеговина улсаас нэвтрэн орж ирлээ. За манай машин дээр ямар нэгэн даатгал бичиг баримт юу ч харцсангүй. Түүцэн дотроос паспортын маань үзэл, постн дотроос өгөөл. За яв гээл аяллаа маань сониг жоох асуугаад пүүх гээл тэгэл ор гээд явуулсан те. За тэгэхээр энэ улс руу нэвтрэхэд бол ямар ч даатгал шаарддаггүй, элдэн бус юм шаардахгүйгээр шууд орж ирдэг юм байна. Тий, мэдээж Шенгенийхаа визийг бол шалгуулна. Тэгэд орж ирсэн тамгаа бол дагуулна. Тэгээ ерөөхдөө бол яг Төв Азийн цэежин дэх Монгол улсаас ингээд 25,000 км яваад ирлээ гэсэн бид тэрийг сонсоод хүмүүс бүгд л дуу алтаг. Oh my god, пүү паа гэл. Бас л яг тэглээ те. За яг одоо би Хорват улсын нийслэл Загреб хотын төв талбай дээр сууж байна. За бид хоёр Хорват улс руу орж ирэхдээ маш өөр төсөөлөлттэй байсан. За яагаад гэвэл Хорват улс маань хуучин Югославийн 6 орноос хамгийн өндөр хөгжилтэй эдийн засгийн маш их чадамжтай гэж уншаад бид хоёр дотроо бодохдоо за ийм хөгжил нь бол ийм еврога шил тойлон байшин болсон. Гялцаалга нэг тийм газар байгаа болов уу гэж төсөөлсөн. За гэвч маш өөр байсан. За юу вэ гэхээр энэ хот маань хуучны стилтэй тийм хот юм байна. За Хорват улсын зам харгуугийн талаар бол ярих юм байхгүй. Маш сайн. Энэ бол одоо бараг 1000 орчим жилийн түүхтэй Загреб кафедрал гэдэг маш гайхамшигтай байгууламж байна. 1217 онд баригдад дууссан. За гэвч 1242 онд монголчууд ирээд энэ байшинг юу ч болгосон, энэ сүмийг юу ч шатаасан гинэ. За энэ бол 108 м өндөртэй ийм барилга. За зөвхөн хаалганых нь энэ орчмын хээ хуарыг үзэхэд одоо хараад бид хоёр ангайсан дөө. За ингээд цөмрөгөө дотгошгоо орё. Одоо бол энэс цаашгаа бол юм ярьж болохгүй. Бидний яг ард Максимир хэмээх Хорватын хамгийн алдартай хөл бөмбөгийн үндэсний шгшээ багна бэлтгэл тасгал сургуультай хийдэг Хорватын аврах шалгаруулах, Европын аврах шалгаруулах тэмцээнүүд болдог стадион байна. За хөл бөмбөг сонирхогчид бол хараад таньж байгаа баха. За бид хоёрын хувьд бол хөл бөмбөг маш нарийн сайн мэдэхгүй. За тэгээд энд ирээдүйн дэлхийн аваргууд бэлтгэлээ хийж байна. Koliko puta sam rekla da nisam ja juče rođena. За төвшөө одоо ингээд шинэ хувцас авах дуртай. Сэлцэн үү? Шортоо салч.
Тэг гоё юм уу? За. Тэн цасан дээр хаа. Тийшээ сая. За уул нь маш гоё явж исэн боловч сая нэг амбир шиг юм гэх юм уу? Амбир л гинэсээ сайн явж. Сарсан мөхтэй амбар юм уу? Нэг муу амбирны газрын залуу арьс өнгөний үзэл гаргаад тэгээд нэг жоохон онцгой сэтгэл төрүүллээ. Гэтэ хаагацар нэг юм хөө юм байж л гэх тийм. Ерөнхийдөө бол Хорватод өдөөгүрээ хоёр төв орж ирсэн. Гой хандсан тийм. Хорват улсын 2 дахь том хот Сплит гэдэг хотод орж ирээд явж гинөө. За тэгээ Адриатикийн тэнгисийн усанд орох санаатай л явж байна да. За эднийх бол жоохон заваал дэрэгтэй газар байна дөө. Монгол хүмүүс энэ дадаа ирэх бол голгол юм байна. Муухай шавар шиг, хар хөрс шиг, чавхай шиг юм. Муухай хөрстэй. Тэгээд нэг жоохон хэсэгхэн газар ингээд хар мянгуулаа шаардчихсан. Хорватч. За хорватчууд бол Азиудыг үздэггүй юм шиг санагдлаа. Бид хоёрыг хятад гэж бодсон байж болзошгүй юм. За үйлчлэгээний салбар нь бол үүрч унсан чулуумит маш муу, маш үнэтэй. За та өндөр үнэтэй мөнгө төлөөд, маш их хэмжээний мөнгө төлөөд оронд нь стресс, бухимдал, уур, яруулсан, цэхэлтсэн, хамаг аяг тавга чулуудаж шидсэн ийм зүйлийг авах болно. За миний хэлэх зөвлөгөө бол та бүхэн Хорват улс руу битгий ирээрээ мөнгөний гарч уу гэж хэлмээр байна. За ер нь бол мэдгүй тэр арьс өнгөний үзэл бол энд бол маш их байна. Аз хүн гэдэг бол эдгээр өөрснөө ингээ маш тийм өндөр язгууртын шарууд гэж Андуурсан. бодсон байна. Аз хүн гэдэг бол ер нь зүгээр л дэлхийн нийтээр энэ хүн шүү дээ тий. Ер нь тэр үзэл бол энэ даалга. Эдгээр бол маш амнууд бид нар бол сэхэтийн шар ингээд яг тийм л үзэл байна. Тэгээ бид нар бол энд ирснээр бол хүн гэж тооцогдсонгүй. За тооцогдох нь яхаа битээр угсаал жуулчих яваа юм үзэж яваа хүмүүс мөнгөө төлөөд үйлчлэгээ авах хэрэгтэй. Тэгэхэд битээр тэ захын ресторанд ороход бол хилмалцсан, зэхэлцэн, аяг тавгаа шидсэн, шэт мэт гэж бараг ингээ хараалгуулаад Тэр нь гэхдээ нэг удаач биш. Тэгээд давтагдаад байгаа юм тий. Тэгээд байгаа нэг харамсалтай маш өндөр сэтгэлээр орж ирсэн их гоё хүлээлтийг үүсгэж байсан Хорват улсаас ерөнхийдөө бол маш готролтой, сэтгэл өвдөлттэй гарч байна. Ингээд хурдан гарч байгаадаа баяртай байна. Азар Словен улс эндээс 20 км яваад орно. За тэр нь маш их баяртай байна. За ерөнхийдөө бол Хорват улстай танилцсан хүн ардтай нас битээр нөлөөдгөө танилцаад авлаа. Тэгээд одоо ингээд далбаагийн аяда. Гэс сайхан боллоо. За энэ бол бит хоёрын 19 дэх орн байгаа. Илхэснээс хойш 19 дэх орн хуучин Югославийн улсуудаар аялж байгаа. Энийн маань 5 дахь орн байгаа. Шинэ өглөөний мэнд төргий. За бид хоёр яг одоо Словен улсын нийслэлд ирсэн байна. За ерөнхийдөө бид хоёрын дорж ирээд нэг 2 цаг орчим уу цаг гарна уу зогсоол хайж явсны эцэст сая зогсоол оллоо. Энэ бол дуугийн гүүр бөгөөд 1901 онд баригдсан 33.4 м урт 15 м-ийн өргөнтэй. За энд их хөөрх юм байна. Тэр нь юу вэ гэвэл яг энэ голын бүр ихэд бороо ордог. Ямар шүү вэ? Яг л бороо шиг байна. Бүр яг шүү. За гарыг. Камерын дараа шалах баха. Na was postavim raj.
Усете больше punce tu sozdaj. Ena bolj kot druga vroče so. Fantjo si oči si manemo. Dajmo, naj se fešta začne. Амжиг яг юм батсан чи гоё сүм битгш. To je ples za vse. Mala pokaż kolina pot, malo bo sproščena rock mi nocoj. Ritke se naj vrtijo, roke v nebu držijo, rock mi nocoj. Levo pri 3 korake, desno pa 3 lihtake, rock mi nocoj. To je to, nora noc s teboj. Жуулчдаа л холхичийн дөө те. Red corner. Leshagar Engtur Mongolia. За ингээ манай тамирчин гарч ирлээ. Яг одоо Унгар улсын нийслэл Будапешт хотод ирээд байна. За өнөөдөр бид хоёр сонитой. За ямар ч техник хэрэгсэлгүй санамсаргүйгээр гарч явсан. За тэгээ зөвхөн утаснаас өөр юмгүй явж байгаа. За тэгээд бид хоёр Унгарт юу их гэж ирсэн бэ гэхээр өнөөдөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах боксинг тэмцээн болж байна. За тэгээд энэ Будапештэд 2018 оны 8 сарын 22-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдж байгаа энэ тэмцээнд манай Монгол улсаас нэлээд олон залуучууд ирсэн байна. За тэгээд бид нар төв стадион дээр нь нөгөө хэдийгэ дэмжихэд монголчуудаа дэмжихэд ирчихсэн явж байна тий. За ямар ч хэсэн гадаад оронд ингээ явж явах та их нутгаасаа ирсэн залуучууд тамирчдыг дэмжинэ гэдэг нь маш сайхан санагдаж байна. Бид хоёр бол хизээч спортын тэмцээн үзэж байгаагүй. Урлагийн тоглолттой үзэжсэнээс, дөр байлаад үзэжсэнээс тий ийм спортын тэмцээн үзэж байгаагүй. Маш их баяртай байна. Урд гар дээр түрөө. Хойд гарыг хартай, хойд гарыг дар. Гар дээр шүү. За ямар ч гэсэн бид хоёр анхныхаа тэмцээнийг, боксинг тэмцээнийг үзлээ. Харамсалтай нь манай тамирчин шүүхтийн буруугаас болж ялагдлаа. Уул нь бид хоёрын нүдээр бол манайх нүдэд ах шиг байсан. Blue corner. Ямар ч гэсэн ийм тэмцээн үзэх их гоё юм байна. Гоё юм байна. Хажуунаас нь хараад бүр догдлоод өөрсдөө тэнд байгаа юм шиг зүрх палпал хийгээд одоо л тэр нэг телевизээр тайлбарладаг хүмүүс өсөрж орчих гээд байдаг. Энэ одоо ойлголоо шүү дээ. Ямар ч зах цохоос нь. Tudom, nincsen véletlen, hogy megvan írva a sorsunk. Szóval te és én a jó időben a legjobb helyen voltunk. За ингээ өнгөрөөс суудаг хэлчин сайд Батбаяр гэдэг хүний машин бит хоёр суудсан явж байна. Заяа яг сайдынхан суудлын дээр суудсан явж байна. За ингээ ийм гоё жилийн дараа сайд болно гэж. Тэгэх бах тий. Жилийн дараа сайд болно.